тэднийг хийгээд тэгэл хөрвөл. Та юу яаж чагсаалтаар зүгтсэн юм бэ? Чагсаалтад багтсан юм бэ? Яаж багтчих юм бэ? Ямар одоо шалгуураа гэдэг ч юм уу те? Энэ зүйл намдаа ямар нам дотор би ч ерөнхий нарийн бичгийн дарга байсан шүү дээ. Тийм. Одоогоор албан ёсны хамгаалалт тэмдэгтэй байгаа намын даргын хувьд бол дүрм зурсан намын бус. За намын даргыг ч гэсэн 2025 оны 5 сарын 1-ний дээд шүүхийн тогтоолоор одоо бүртгэхээс татгалцсан байгаа шүү. Та нар тэр тогтоолыг бас олж харах. За. За. юу шиг Чамтай ярьжсэн тийм. тийм гişүү хайраа уцраад байна шүү дээ. Сая ер нь нөгөө Батбаатар дарга бол мэдээлэл хийгээд иглээ шүү дээ. Ер нь бол тамга тэмдэг өгөхгүй өчигдрийн онцгийн хурлыг чинь би бас өчигдөр хэлсэн байгаа тийм. Тэр хүн бол тамга тэмдэг өгөхгүй. Гэхдээ энэ шийдвэрийг одоо дээд шүүхэл гаргана шүү дээ. Бид нар ямар ч үсэн хурлынхаа шийдвэрийг дээд шүүх рүү хөргүүлнэ. Тийм. тамга энэ тэмдэг нарийн бичгийн дарга байгаа энэ нөгөө юу гэж чинь хүчингүй байсан гэдэг зүйлийг бас яриад байна шүү дээ. Юу. Намын нарийн бичиг байсан юм байна шүү дээ. Тийм. Тийм тэр чинь хүчингүй гэж тооцоод байгаа юм байна шүү дээ. Одоо тэгэх юм бол бүгдээрээ л хүчнэ байл шүү дээ. Тийм. Ерөнхий нарийн бичиг. Хэд хэдэн гишүүнийг намаас хөөцсөн байсан биз дээ. Тэ мэдсэн үү? Зөстөө мэдээгүй хизээ хаа яаж байсан. Ер нь бол манай дөрмөнд хөөх мөх хэмэтрийг гэсэн асуудал. Ууланд бол байдгүй. одоо ингээд тамга тэмдэг гаргаад байгаа тохиолдолд одоо та тамгаа яхаа одоо шинээр хийлгэх ч юм уу тий одоо тамга авах чинь шүүхээс тэгж нэг заваарч явахгүй хөө тий. Бид нар дээд шүүхийн шийдвэрийг л харна шүү дээ. дээд шүүх нь бүрдэх магадлал байна. За мэдхгүй тэр дээд шүүх шийднэ шүү дээ. Тий. Дээд шүүх шийднэ шүү. Эрх баригч намаас ч юм уу ямар нэгэн улс төрийн хүчингээс хар бүрдэд одоо захиалга өгөөд намын дотоод хагарал үүсгэж байгаа юм үзлээ. Уг нь одоо сонгуульд чинь парламент цуглаа намын өчлүүд одоо нэг тийм айхтар захиалгын баталгаа аваад юм уу тийм ээ. Ингээд яваад байгаа зүйл бол байхгүй. Тий. Энэ бол нам тэр байхгүй болчих гээд байна шүү дээ. Та нар ойлгож байна тийм ээ. Нам нь өөрөө байхгүй болчих гээд байна. Тэгэхээр хин нэг нь одоо танаа гэр орон одоо эсвэл юу гэдэг юм те ямар нэгэн санаа зовх зүйл гарвал одоо үгээ хэлэх ёстой шүү дээ. За яг л ийм л юм болж байгаа. Тэгэхээр онц хурлал яг л одоо гишүүдийн оролцоотой болсон онц хурлал болж байгаа. Өчигдөр очиж сэтгүүлчтэй бол бас харсан баг тийм үү. Одоо дүрм гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр одоо бид нар анхан байгуулж байгаа шиг одоо нийт гишүүдийнхээ хурлыг л хийсэн гэсэн. Би одоо дүрмгүй байгаа л гэж хэлээд байгаа шүү дээ. Одоо бол манай нам ямар ч дүрмгүй. Одоо хизээ дүрмтэй болно. Одоо энэ дүрмийг дээд шүүх бүртгэж ижил дүрмтэй болно шүү дээ. Тийм. Тэгэхээр одоо бидний боловсруулсан одоо тэр дээд шүүх рүү мэдүүлэх гэдэг дүрм бол хуульд нийцсэн байгаа. Та одоо мэдээлэл гаргаж байгаа хүмүүс нь дээд шүүхэд одоо танах дүрмгүй байна гэж байна одоогоор тий. Тэгэхээр энэ мэдээлэл гаргаж байгаа хүмүүс нь одоо яг албан ёсных байж чадах уу? Одоо гишүүд нь хуралдаад гаргачлаа. Тэгэхээр одоо энэс илүү албан ёсны юм гэж байх. Сая Батбаатар хин нэгэн дарга юм уу хин нэгэн одоо хүн энийг чинь зохиогоод тийм ээ би эрэхтэй юм а гэдээ авчиж өгөх боломж байхгүй шүү дээ. Энд чинь гишүүд нь хуралдаад гаргацсан шийдвэр шүү дээ. сая Батбаатар даргын мэдээлэл ирсэн шүү дээ. Одоо Батбаатар болон та хэд болохоор нөгөө Батбаатар дараа сайд болсон толгойдоор байгаль орчны яамн дээр албан тушаал нэхэж шаардсан гэдэг зүйлийг хэлж байна. Таны тухайд ямар нэг албан тушаал тийм байхгүй дээ. Би одоо ямар албан тушаал нэхэх вэ? Би чинь өөрөө их хурлын гишүүнтэйгээ одоо энэс ил албан тушаал гэж хэлдэг. Таны одоо яг ямар хуулийн төсөл дээр ажиллаж байгаа гишүүний хувьд таныг бол одоо 24 оны 7 сард гишүүн болсноос хойш нэг ч хуулийн төсөл санаачлаа гэсэн. 2 3 хуулийн төсөл мэсэл өргөн барьцсан, хамт өргөн барьсан хуулийн төслүүд би одоо бол дотрын хуультай, зөвшөөрлийн хуультай гэдэг нэг хуулийн төслүүд яригдаад явчихлаа.